хүүхдүүдээ өнөөдөр хэдүүлээ загчин бие биелгээ гэж юу байдгийг мэдцгээе. Загшин гэдэг үг нь ястанын үгта ойрад Монголын зүүнгаар ханд олсон үед хил хязгаар захнутагийг харуулан хамгаалах үүрэгтэй байсан дайчин эрс тэдний гэр бүлээс үүсэлтэй захнутгийг сахагчд гэсэн утгаас загшин хэмээнээр үүсжээ. Загчин бие биелэгэн ерөнхийдөө гэр дотор бага зайд бүжиглэх зориулалттай үүссэн гэрийн бүжиг юм. Загчин биелэгэний түүхэн хөгжилд дараах хүчин зүйлс нөлөөлсөн. Зүүнгарын улс унасны дараа загчин ард түмэн Алтай нуруунд мал малан ангөрө хийж Тайван амдрах болсон. Энэ үеэс биелэгэнд мал сах, сур элдэх, тария цацах, үсээ самнах зэг, өдөр тутмын ахуйн хөдөлгөөнүүд оран нарийн болон орж ирсэн байна. Биелэгээр хэл дордоп уламжлал. Загчин айлт хүүхдийг хөл дорохоос өмнө ав ээж, эмээ өвөн, өвөр дээрээ суулгаж мөрийг нь хөдөлгөн биелүүлж сургадаг байв. Энэ нь хүүхдийн биеийг уян хатан чирэг бол охос гадна үндэсний соёлог багаас нь өвлүүлэх түүхэн уламжлал байжээ. Товчор хэлбэл загчин биелэгэ бол зөвхөн нэг бүжиг биш. Хэдэн зуун турш хил хязгаараа хамгаалж ирсэн. Батарлах ард түмний түүхэн ойсан. Одоо хэдүүлээ загчин бүжгийг яаж бүжиглэдгийг харах болно. Өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Баяртай. Бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хичээлийг бэлтгэсэн 7А ангийн сурагчид Батжаргал, Инхлүүн,